За өнөөдөр улсын хурлын 2ч байнгын хороо хуралдаж 2018 оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн оргийг хилцэн хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Европын холбоо үндэстэн амлсан компаниудад татвараас зугтах боломж олгодог, татвараа хугацаанд нь төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд орлогоо нөх нөхцөлийг бүрдүүлсэн, татварын орчинтой Европын холбоотой татварын мэдээлэл солилцдоггүй улс орнуудын хар жагсаалтыг гаргалаа. Энэхүү жагсаалтад манай улс багтсан юм а. За ЮНЕСКОгийн соёлын бит бус хувийг хамгаалах тухай конвенцийн засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган Солонгос улсад болж байна. За өнөөдөр уг чуулганаар уул овоо дахих Монгол зан үлийг ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус хувийн жагсаалтад бүртгэсэн байна. За манай улсын 21 болон түүнээс дээш насны иргэн тус бүрт 8.5 литр арх, 47.2 литр шар ариг ногддог байна. За насан туршидчдийн дунд судалгаа явуулахад 39% нь архинд дондох эмэгтэй болохыг тогтоосон байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг сасч эхэлсэн. За 22 метрийн өндөртэй сүлд модыг энэ сарын 15 гэхэд чимэглэж дуусгах юм а.